Үндэсний шүтэн сонин болон энэ пост мэдээллийн сайт та бүхэндээ Улаанбаатар хотоос налаах хүртэл шинээр тавигдаж байгаа зам дээр бол ирж мэдээллийг хүргэх гэж байна. Яг ямар мэдээлэл вэ гэхээр миний баруун гарт бол харагдаж байгаачлан ийм хашлага байна. Энэ хашлага нь ямар учиртай вэ гэхээр хэдэн хоёр замыг тусгаарлаж тавигдсанцэндээ ямар ч явган үний бол гарц байхгүй ийм хашлага байгаамаа. Энэ тал дээр бол яг энэ Баянзүрх төвчөөний энэ хавьд амьдардаг бол ард иргэд бол гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргье. Нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, төвжирлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзуураас Налах чорын уулзуур хүртэл 2.9 км автозамыг бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай 4 игнэ бүхий автозам болгон өргөтгөж шинжилгээр төлөвлөсөн билээ. Барилгын ажлыг 2019 оны 4-р сарын 20-ны өдрөөс эхлүүлж, энэ сарын 29-ний өдөр нээхээр ажиллаж байна. Тэгвэл үүнтэй холбоотой сайн хажуугаар сар мондохгүй гэдэг шиг нэг асуудал иргэдийн гомдлыг төрүүлээд байгаа юм. Учир нь шин зам тавигдаад сайхан байгаа ч явган хүний гарц байхгүй нь асуудал болоод байна. За ямар ч яс энэ Баянзүрхийн гүүрнээс Налах хүртэл одоо 2.9 км замыг л тавьж байгаа нь бол сайхан л байна. Гэхдээ бол энд бол дутагдал байна. Хамгийн гол энд хоёр замын дунд гашлаг тавьсан байна. Энэ гашлыг бүр ингэ тавихаар энэ хоёр хэдэн айлууд нь хаанаас яаж орж гарах юм? Цэцэрлэгийн хөөгтүүд усууд яаж явах юм? Тэр асуудлыг шийдэж өгөхгүй энэ чи айгүй эсвэл асуудалтай болчлоо шүү дээ. Одоо энэ дээр жийш явахад ядахт явган хүний зам байхгүй. Хөөгтүүд айгүй аваарт орж байна. Тэр ч өөрснөөс аваарт орж ийн ерөөсөө. Тий. Иймэрхүү янзтай байх. Энэ талаас нэг ярилцаад энэ улсуудын энэ арга хэмжээ авч болдгоо мөн ганц цацыг гаргаад тийм ээ зам. Энэ одоо улсуудтай ерөөсөө уулз ярилцдаггүй шүү дээ. Яшгүй сая яаж дайлдууд натаа уулзлаа. Тийм л байх юм ерөөс бүх улсууд бол хийж байгаа шүү дээ. Бас энийг бол гарцууч ерөөсөө байхгүй айл айл хардаа дөрөвдөн баахан шороо уулзаг энийгээ засахгүй гэж одоо харж бүгдээр ингэ ойртой машин замч орох гарахгүй хүүхдүүд сургууль соёлж явж чадахгүй байж байна. Энд гашлаг тавих ч юм уу гүйд нэг замын тэмдгийг тавиад өгөөч гэж хэлсэн байхгүй юу. Нэг тоогдохоор энийг бол хүн бүхэн гайхаж штэ. Одоо энэ машинтай айд хүүхдүүд яаж байгаа дандаа энэ чулуунууд чи ингэ тэр чтэй ингэ доор нөхөгцөн. Нөх нь баглаг байгаа. Одоо чичиг шороомор аваацсан харалта тэнд аваарсан байгаа. Энийг сайхан ингээд айл айдгүй зам нь гаргаад энтерхгүй энэ хүүхдүүдэд яаж явуулах юм бэ энэ жил. Одоо сарс мас орно энэ чинь болно. Энэ гашлаг бол надад буруу санагдаж байна үний хэлэхэд. Тий. Энэ талаас нь амьдрал дээр нь одоо хүүтэн болчлоо энэ усууд чинь. Яахаа одоо хүүтэн болчхоор ийм л асуудал зөндөө байх юм. Энэ талаар их амьдрал дээр нь яваад усуудаа уулзаж ярилцахад бол ондоо юм хэлнэ шүү дээ бүх усууд чинь бүр. Барилгын ажлын ерхийг гүйцэтгэгч Синехадра Corporation Limited компани Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болох Дарданговь, Тэгш Плант, Гашууны гол зэрэг нийт 3 таслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд 2.9 км автозам, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, хөлийн голын 20.75 урт метр гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдах байсан бол одоо нүдэнд харагдаж байгаа нь ердөөл шинэ зам байгаа юм. Зарим ажилчдыг хэлж байгаагаар шинэ явган хүний гүүрэн гарц ирэх жилийн хавар гэхэд тавигдаж дуусна гэдгийг хэлсэн юм а. Харин иргэдийн хувьд хавар хүртэл энэ хашлахыг тойрж явах уу эсвэл хашлахыг давж гарах уу? Ялангуяа өвлийн үйлрэл эхэлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айлууд ус түлээгээ нааш цааш зөөж зам хөндлөн гарахад явган хүний гарц байхгүй хавар хүртэл ийм нөхцөл байдалтай байна гэдэгт бахан хэмжээний гомдолтой байгаагаа хэлсэн юм а. Явган хүний гарцгүй болохоор та нар энийг нэг хардаа ингээд нэг хүн энэгээр явах за хоёр хүн гарч орно. Тэгээд эн чи одоо хурдны зам гэж байгаа. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт ингээд энэгээр чи маш олон хүн ингээд зорчин. За нэг 10 20 зорчхоор ингээд ийм жоохон байхаар л одоо бас тэгэл гарцгүй болохоор хэцүү л юм. Ард иргэдүүд тийм л байр суурьтай байна. Өөр явах. Ихтэй одоо яг ийм сайхан зам тавьж байгаад баярлж байна улс их орондоо. Харин тухайн гүйцэтгэгч компаниас арай авах гэсэн боловч албаны хүмүүс байхгүй гэсэн хариулт өгсөн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ удахгүй хүргэх болно.